За маш чухал хууль байгаа. За бид нөгөө машин зохицуулна гэдэг одоо Улаанбаатар хот одоо скутер дугуй за явган хүний урсгалыг хүртэл нь зохицуулах юм зайлшгүй шаардлага бол байгаа. Тэгэхээр хуулийн хэцүүлгийн шатанд энэ скутерийн хэрэглээ бол огцом өсөж байна. Нийгмийн хөгжиж гисэн маш хурдтай хөгжиж байгаа учраас хамгийн сүүлийн одоо гишүүдийн саналыг гүйцэн боловсруулах саналд скутерийг замын хөдөлгөөнд нэмэлт урсгал гаргаж явахаар болсон уу? Эсвэл явган хүний замд зэрэгцүүлээд тусгай зам гаргаж хийхээр болсон уу гэдгийг бол би тодруулж асууя. Тухайлбал одоо би бол одоо өглөө болгон бас алхаад явдаг энэ олимпийн гудамж гэдэг одоо манай хамгийн их хүмүүс алхдаг гудамж байгаа. Явган хүн дугуй, скутер, заадгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг одоо үндсэндээ нэг 50-аас 1 метрийн өргөнтэй замдаг бүр багталцаж ядал өглөө оройтой алхацгаадаг. Бүр ярих юм бол одоо би өмнө одоо 2-3 удаа асуудал өгөөд ерөөсөө шийдэхгүй байгаа учраас хэлье гэж бодож байна. Хүмүүсийг явган болон явах юмыг дэмжих ёстой манай эрүүл мэндийн яамны өмнө одоо яг нэнийг үлдэхэд 50 см зай байдаг. Үүдэн дээр нь 4-5 машинаа тавьчихдээ юм бэл. За тэргээр тэгээ скутертэй хүн, явган хүн, ахмад настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөрж гарах гэж одоо маш их асуудалтай байдаг юм а. Тэгэхээр иймэрхүү байдлаар ер нь энэ явган хүн скутерийг зорчих хэсгийн одоо зохицуулагч гэдэг хүн одоо ер нь баг хэрэг болох юм шиг байна. Тэгэхээр энэ тал дээр одоо хуулийн төсөлд яг зохицуулсан зүйл байна уу? Нэг талаар бол яг зам руу ирээ гаргачих юм бол замын цагтаа одоо нэг скутерүүдийг ингээд зохион байгуулах байдлаар зохицуулахар байна уу, яахаар байна уу гэдгийг би бол тодруулж асуумаар байна. Хууль санааслагч болон ажлын хэсгээс. За хэн хариулах вэ? Ажлын хэсэг. Оюун гишг ажлын хэсгийн ахлагч хариулнаа. Ажлын хэсэг ахалсан улсууд одоо хуулиа бол маш сайн мэдж байгаа шүү дээ, тийм ээ? За хариулъя. Оюун гишг гишүүний микрофон. Оюун гишг та хуруугаа уншуулаг эцэндээ ороогүй байна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснараа бол яг энэ цахилгаан скутерийг мопедтай адилтгаж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол замын хөдөлгөөний дүрмд ундаг дугуй мопедтай холбоотой зохицуултууд бол байдаг. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмээр зохицуулдаг тээврийн хэрэгсэлд ордог. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодж байгаа жолооч гэсэн одоо тодорхойлолтод ороод явдаг. Энэ утгаараа энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол үр дагавар нь яг одоо мопед яаж явдаг байсан яг тэр зарчмаар цахилгаан скутер явах юм аа. Өөрөөр хэлэх юм бол ундаг дугуй мопед, ундаг дугуйн зам, ундаг дугуйн игнээгээр хэрв тэр хоёр байхгүй бол замын баруун хөвөөгөр зорчих ийм дүрмтэй. Мопедийн хувьд бол яг одоо жишээлбэл баруун хөвөөгөр явах боломжгүй байгаа тохиолдолд ундаг дугуйн хувьд өөрөө хурдаа тохируулан явдаг учраас 5 км 10 км цаг хүртэл хурдтай явган хүний замаар явган хүний одоо хэр олон байна гэдгээс хамаарат одоо жишээлбэл явган хүний хөдөлгөөн их байх юм бол эрс ихтэй байх юм бол эрчс нь их байх юм бол явган хүний замаар явж болохгүй. Мопедийн хувьд бол явган хүний замаар зөвхөн төрж явах үүрэгтэй. Энэ нь бид нар одоо шинээр зохиож оруулж байгаа биш. Ерөөсөө замын хөдөлгөөний дүрмд байдаг зохицуулт гэсэн. Тэгэхээр ундаг дугуй унсан ч бай, мопед унсан ч бай, скутер унсан ч бай, явган хүний замаар бол төрж явна. Харин дугуйн зам, дугуйн игнээгээр яваад хэрэг болохгүй бол баруун хөвөөгөр явна. Мөн хамгаалах хэрэгслүүдийг заавал унах ёстой. Мөн заавал одоо тогтоосон байршилд
парклах буюу зогсоолд байршуулах ёстой. Хэрэг эдгээрийг хийхгүй бол нөгөө зөрчлийн хуулиараа торгуулаа аваа явдаг ийм зохицуулт руугаа л орж байгаа гэсэн үг. Суран бас адилхан тийм үү? Суран болохоор мотоциклтай адилхан буюу тэр нь илүү хурдтай учраас зөвхөн нөгөө ангиллаар зөвхөн авто замаар зөрчинө гэсэн үг. Суран бол дугуйн замаар зөрчих хэрэг байхгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ дээр бид нар яг одоо үүсэж байгаа асуудал бол ерөөсөө л дэд бүтцийн асуудал байгаа юм. Одоо энэ ингээд цахилгаан скутер гарч ирээд 40 жил 2-3 жил болоход хот болон засгийн газраас төсвийг батлаад энэ дугуйн замаа дугуйтай зорчигдчих гэсэн маш их аваар осол хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтч байхгүй бид нар хүндээ ээлтэй хот болохын тулд дугуйн зам, явган үний замыг бол зайлшгүй засаж янзалж стандартыг хангуулах ёстой. Өнөөдөр автозамууд энэ стандартыг хангахгүй байгаагаас болоод энэ гэмтэл ослууд ч болоод байгаа байхгүй юу. За Эрдэнэт гишүүн тодруулъя. За зэнийгээ маш нарийн тодорхой явахгүй бол хүн ихтэй байх юм бол автозамын баруун хөвгөр явна. За хүн цөөтэй байх юм бол явган үний зам дээгүүр явна гэд ингээ ярьчих юм бол энэ чинь асуудал болно. Тэгэхээр яг би нэг хэсэгтээ энэ хөдөлгөөний нэг хүмүүс дастал, шийтгэл, тодорхой зохицуулалт ийм зүйл хийхгүй бол одоо яг нэг үл дугуйн зам дээгүүр чи хүмүүс алхаад байдаг. Алхаас ч өөр арга байхгүй. Одоо яг нэг үлэхэд тэр нарийнхан годамжаар чинь хүмүүс багтаж явхад үнэхээр хэцүү байгаа. Энийг бол одоо магадгүй алхаж гол годамжуудаар алхаж явдаг хүмүүс бол мэдэх байхаа. Тэгэхээр зүгээр нэг хэсэг замын баруун хөвгөр явна гэх юм бол тодорхой хамгаалах тэмдэглэгээ гэдэг юм уу хашлага юу тэр ингэж төр зургийн хашлагч гэдэг юм ийм хийж өгөхгүй бол зуны хугацаанд л зохицуулах гэдэг байгаа шүү дээ. 100 намрын үйл бол нэг скутерээр яваад идэг хүн байхгүй. Тэр мөрийг одоо зохицуулж дэд үтсээ шийдэж энэ хуулийг хэрэгжүүлэхгүй бол бөөн маргаан болоод За оюун гишүүн хариулъя. За энэ дээр болохоор түрүү нөө явган хүний замаар явах чинь зөвхөн ундаг дугуйн тухайд ярьсан шүү. Яг скутер мопедийн хувьд бол явган хүний замаар явахыг бүр мөсө хориглож байгаа гэсэн үг. Яг одоо ч гэсэн зохицуулт нь тийм байгаа гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмээр мопедийн хувьд. Тэгэхээр мопедтай адилхан учраас явган хүний замаар явахгүй. Яг энэнтэй холбоотой Эрдэнэт гишүүний зөв. Яг энэнтэй холбоотойгоор их хурлын тогтоолын төсөл энэний дараагийн асуудлаар орж ирнэ. Энэ их хурлын тогтоолын төслөөр засгийн газар болон нийслэлийн засаг дарга хотын захирагчид энийг үүргэжүүлж байгаа гэсэн. Тэгэд нийслэлийн засаг дарга хотын захирагч бол тухайн скутерийн түрээслүүлж байгаа хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулах зохицуултыг мөн тусгаж оруулж ирж байгаа. Энэ гэрээ байгуулснараа яг нөгөө скутерүүд чинь бүртгэлдээ бүртгэгдсэн юм уу? Стандарт хангаж байгаа юм уу? Нөгөө зогсоол байршуулах ёстой шүү. Яг энэ байршлаар явна шүү. Энэ дээр бол яг нийслэл энэ арга хэмжээгээ аваа явах юм. Аймагуд дээр аймгийн засаг дарга нар